За тэгэхээр энэ идэж уусан зүйл чинь хотоодын дотор тэгж займчиж хөдлөхдөө буцаж хотоодноос улаан холоороо орж ирэхгүй байхын тулд энэ дундалт нэг ийм хунигч булчин байх хэрэгтэй. За тэгэхээр одоо би энэ дээр дахиад нэг юу харуулна та нарт. Бичлэг харагдана. За хүн юм залглаа. Энэ залгисан зүйл чинь улаан холоогоор дамжаад хотоод руу орохоос өмнө эхлээд улаан холоон дээдлэлт нэдэг нэг хунигч булчин сулраад хоол улаан холоороо орж ирнэ. Залгисан зүйл чинь. Тэгээд энэ доошоогоо зүгээр нэг чөлөө дундалтаар унцдаггүй. Ер нь бол ингээд нэг тодорхой юм давших хөдөлгөөнөөр, ийм хэлбэлцэх, долгиглох хөдөлгөөнөөр эзэн зүйл чинь ингэж хотоод руугаа ордог. За ингээд хотоод руу орохоос өмнө бас энэ доор төгсгөл байдаг. Улаан холоон төгсгөлийн хунигч булчин сулраад хотоод руугаа ингээ оруулдаг. Нэг ийм долгиглох хөдөлгөөн байгаа. За энэ бол бас сөөргөө үүсгэхэд энэ хөдөлгөөн алдагдсанаас болж үүсдэг учраас энийг ерөнхийдөө бас мэдээд авчих. Ер нь бол ингэж гоё хөдлөөл ерөнхийдөө бид нэр идэж уусан зүйл хотоод руу баг багаар ингэж орж явах ёстой. За энэ дээр болохоор юу харагдаж байна? Энэ идэж ууж байгаа юм залгаад ирэхээр ууг нь бол ингээд хотоод чинь хоолой боловсруулахдаа зүгээр нэг савн дотор одоо ямар нэг юм хийцэн юм шиг байдаггүй. Хотоод ч өөрөө хүчрэхэг юм булчингуудтай. Тэгэхээр тэр булчингууд нь тодорхой юм займч хөдөлгөөн хийгээд бидний эзэн хоол хүнсийг яг л нэг угаалгын машин одоо ажиллаж байгаа юм шиг эсвэл одоо цемент зурдаг машин ажиллаж байгаа юм шиг ийм займч хөдөлгөөнөөр бидний хоолыг механикаар боловсруулдаг. За мөн мэдээж нөгөө шүүрлүүд хүчтэй хүчил ялгаруулаад химийн одоо уруулаар ингээ хоёр янзын байдлаар хоолыг боловсруулж байгаа. Тэгэхээр хотоод чи ер нь хоолоо орж ирэнгүүт байнгын ингэж займчиж хөдөлдөг. Тэрийг бид нар бол мэдэхгүй байгаа. Мэдэрдэггүй байх нь шүү дээ, тий. Ягаад тэгэхээр тэр хэсгийн одоо мэдрэл нь бол бидний тэр ухамсартай одоо логик тархинд бол очиж мэдээлэл өгөхгүй. Тийм учраас бид нэр ер нь хотоодоо тэгж займчиж хөдөлдөг ч гэж төсөөлдөггүй. За тэгэхээр энэ идэж уусан зүйл чинь хотоодын дотор тэгж займчиж хөдлөхдөө буцаж хотоодноос улаан холоороо орж ирэхгүй байхын тулд энэ дундалт нэг ийм хунигч булчин байх хэвээр. Ингээд зүсэлт хийгээд хөндлөн зүсэлт хийгээд харахад бол энэ хунигч булчин ингээд чангараад идэж уусан зүйл бол ингээд хотоодон дотор хоригдоод дээшээ орж ирэхгүй байх ийм боломжтой байгаа даа байхгүй юу? За энэ дээр дахиад харъя те. Залглаа. Хотоод руу хоол орж ирлээ. За тэгээд орж ирэнгүүт хотоод тэр хоолоо боловсруулж эхэлнэ. За яг тэр боловсруулж эхлэх үед нь хотоодон дотор байгаа хүчил ялгарсан тэр бүхэн чинь дээшээ орж ирэхийг нь энэ улаан холоон төгсгөлийн хунигч булчин хаагаад хорж өгдөг. Ингэж байх юм бол танд сөөргөн асуудал ерөөсөй байхгүй. Тэгэхээр хүүхдүүд сөөргөөтэй байдаггүй те. Ягаад хүүхдийг бүр ингээ хоол идүүлээд тонгороогоод одоо байрлуулсан ч хотоодноос хоол амруу нь баг орж ирэхгүй. А гэтэл нас ахаад ирэхээр ерөнхийдөө одоо нас ахаад ирэхээр гэдэг чинь ерөнхийдөө 35 наснаас дээш хүн ерөнхийдөө эрчимтэй хөгшөрч эхэлж байгаа л да. Тэгэхээр тэр үед бол ингээд хамаг одоо буруу амьдарч ирсний, буруу хоолж ирснийхаа ерөнхийдөө бид нэр үр дагаврыг бүртээд ийм сөөргөө гэдэг асуудалтай болчиход байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ хунигч булчин хэрвээ ингээд сайн ажиллаж чадахгүй болоод ирэх юм бол одоо жишээ нь нөгөө хотоодноос ялгарсан шүүрэлтэй холилдсон хотоодны агуулгатхан чинь баг багаар ингээд улаан холоороо алдаж орж ирнэ. За одоо энийг л бид нэрс бол хотоод улаан холоон сөөргөө гэж хэлээд байгаа шүү дээ. За ингээд ороод ирээд байхаар яг үгээр нөгөө улаан холоо чи бүрхий гимтэн. Энэ хан бол ингээд байнгын гимтээд байхаар энэ бол ерөнхийдөө нөгөө гимтлийг үүсгэж байгаа. Хүчил шүлт гэж нэг хоёр юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр хотоодны хүчлийн нэг онцлог нь юу вэ? Хэрвээ хүчил зөвхөн дангаараа таны улаан холоо гимтэх юм бол ерөнхийдөө шууд одоо тэр гимтэл нь мэдрэгдэнэ. Халуун төөнж мэдрэгдэнэ. Ерөнхийдөө цээжний арт талд ингэж хөндөөрлөж мэдрэгддэг. Харин шүтлэг зөргөө буюу цөсний хүчээр нойр улчирхайн шүүрлэгэрээ орж ирж байгаа тохиолдолд бол ер нь бол шууд мэдрэгдэхгүй. Гэхдээ явцын донд бол завирыг улам хүчтэй болгож мэдрэгдүүлээд байдаг юм ялгаатай. Хэрв танд сөргөөн зовиорууд илрээд эм уугаад хэсэг намддагч дахин шинж тэмдгүүд нь илрээд байгаа бол бидэнд хандаарай. Бид танд сөргөөтэй хүний хооллолтын зөвлөмжийг өгч улаан хоолойн булчингийн ажиллагаа дэмжих иллэг дасгал заахаас гадна үргэлж гинцэн сацдыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй эмгүй үр дүнтэй эмчилгээ зөвлөнө. Сөргөөг эмгүй ангааж сурцгаая.